Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон холбогдох газрын дарганаар төслийн гүйцэтгэгч бүгд найрамдах талаарт улсын хөрөнгө оруулалт компанид төлөвлөл уулзлаа. Төсөл нь туулгуурлын дагуу нийт 32 км уртаа 6 аягны бүхий автоцамаар барихаар төлөвлөгдсөн. Баянзүрх, Хаамал, Баянгол, Сонгой хайрхан зэрэг 4 дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэр хамрагдах юм а. Төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн наривчлсан үнэлгээг 2025 онд хийж холбогдох хууль журмын дагуу байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас батлуулсан. Үнэлгээний хүрээнд агаар ус, хөрс, ургамал, амтан, хог хаягдал, нийгмийн эдийн засгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүх соёлын үнд зүйлийн судалгаа хийх зэрэг 14 төрлийн судалгааны арга хэмжээ явуулах зөвлөмжийг өгсөн байна. Уулзалтаараа байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж төслийг холбогдох шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч байгаагаа мэдэгджээ. Үүнд төсөл хэрэгжих нийт нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн наривчлсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулдал төслийн үйл ажиллагааг төр зогсоох. Төсөл хэрэгжүүлэгч нь батлагдсан байгаль орчны нөлөөллийн наривчлсан үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн зэрэг асуудал илэрсэн тул төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахыг байгаль орчны улсын хяналтын газарт үүрэг олголоо.